Малын гоц салбарт өвчин нэмэгдэж ган зуудын давтамж ойртож байгаа энэ үед манай улсын хөдөө аж ахуйн салбарт цогц бодлого хэрэгтэй байна. Жишээ нь өвс тэжээлийг их хэмжээгээр хадгалахад агуулгах савнаас эхлээд зардал мөнгө их гардаг. Тиймээс био бэлтгэл буюу малын уурагт тэжээлийг ихээр бэлтгэх, мөн малыг эрүүлжүүлэхэд Монгол эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлага байгааг малчид хэлж байна. За малын гоц халдварт гарахад манай улсад нөөц байдгүй, гадны улс орноос ийм бэлдмэл байнга захиалж авч байна. Мөн байгалийн давагдшгүй хүчин зууд гам болоход малчид хэмжээний охирол учруулах эрсдэл өндрөө. Хэдийгээр үйлчлэлийн бэлтгэл зориулж жил бүр хадлан тариа бэлтгэж бэлчээрт явсан малыг 2-3 сар хашаанд байлгаж тэжээх боломж бололцоо хүч манай улсад байхгүй байна. Тиймээс цаашдаа шинжилгээ ухаан дээр суурилсан нарийн тооцоотой хандахыг байгалийн өнөөгийн нөхцөл байдал биднээс шаардах болжээ. Хөдөө аж ахуйн салбарыг иж бүрнээр нь хөгжүүлэх саналыг тавьж байна. Хөдөө аж ахуйн салбарыг иж бүрнээр нь хөгжүүлэхийн тулд эрдэм шинжилгээний байгууллагуудад иргэд аваач. Энэ одоо ургацын ариун их ургац авдаг энэ газар чинь өөрийнхөө чанарыг сайжруулах тэгээд хүнсний ногооны одоо бас чанар сортыг бол өөрчлөхөд бол бас шинжилгээ ухааны үндэстэй хийх ажлууд их байгаамаа. Бусад олон улсын жишийг харахаар хөдөө аж ахуйн дээд сургууль нь бол яамныхаа дэргэд байдаг аахгүй юу? Гэтэл бидний хувьд боловсролын яамны харьяа байдаг. Яам хаана одоо ямар боловсон хүчин дутагдaltaй байгаа гэдгийг хэрэг заяа бидний харьяанд байсан бол бид бол захиалах хэрэгтэй байхгүй юу? Захиалаад жишээ нь одоо зүүн бүрэн сум 5 малын эмч 3 зоотехник ч юм ингээд захиалах хэрэгтэй. Ер нь боловсон хүчний бодлогыг бас эргэж харах болсон байна. За улсын хэмжээнд 60 гаруй сая мал үйлжиж байна. Сүүлийн хэдэн жил мал тогтмол өссөн. За мал өсгийн хэрээр эрсдлийг байнга дагуулдаг, бэлчээрийн дац хэтэрсний улмаас ган зуудны давтамж нэмэгдэх, мөн малын гоц халдварт өвчин ихсдэг. За энэ хүндрэлийг давж туулахад мал аж ахуйг эрдэм шинжилгээний байгууллагатай холбож гарц шийдэл олгох хэрэгтэй байгаа юм. Мөн малчид өөрсдөө хариуцлагатай байх ёстой гэдгийг ч холбогдох хүмүүс сануулж байлаа.